эерэг, гэгээлэг, сайн, сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын хүчийг нэвтрүүлэг эхэлж байна. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг шууд нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бүтээлч тарих сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал сэтгэл зүйч Баярмаатай бодлын гажуудлын талаар ярихаар бэлэн болжээ. Тэгээд эрхэм зочиндоо энэ өдрийн мэнд хүргэе. Радио сонсогчтой болон танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За тэгээ хоёулаа өнөөдөр бодлын гажуудал гэдэг энэ сэдвээр онцолж ярилцсан. Тэгэхээр сонсогчдаа гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасалан 104.5 84.5 гэсэн долгионоор за мэдээж 3W1045 гэсэн цахим хуудасаар бас сонсох боломжтой. Тэгэд 9986 104.5 дугаарын хуудасаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваад за яг энэ сэдвээр таны амьдралд тохиолж байгаа ямар зүйл вэ тэр талаар бас эхний ээлжинд анхан шатны зөвлөгөө мэдээллийг авах боломж байгаа шүү. За тэгээ бодлын гажуудал гэдэг энэ зүйл мэдээж бидний тарих гэдэг зүйлийн бодлыг ингээ боловсруулж яадаг те тэгээд хурдан боловсруулахын тулд маш хурдан тийм товч дүгнэлтүүдийг гаргаж яадаг гэдэг. Тэгээд заримдаа нөгөө буруу тайлбаруудыг буруу бодлоодыг гаргаж байгаа те. Тэгэхээр яг энэ юу гэсэн үг вэ? Энэ талаар эхлээд та мэдээллийг өгөөд хоёул цаашаа яриад явъя. За тийм. Бодол гэхээр хэм жижиг сонсогдож байгаа те. Гэтэ бодлоос мэдрэмж үсээд мэдрэмжээс үйлдэл хийх нөхцөл бүрдээд идэг. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөөнд ирж байгаа хүмүүс бол дийлэнхтэй маш их нөгөө замбраагүй бодолтой байна. Би маш их сөрөг зүйлийг давтамжтай бодоод энэ бодлыг яаж зогсоох вэ гэдэг асуулттай ирдэг. Тэгээ энэ асуултын хариулт бол ерөөсөө яг нөгөө бодлыг үүсгэж байгаа зүйл нь юу юм? Өдөөгч хүчин зүйл нь юу юм? Таны бодлыг тэр гажуудуулсан сэтгэл үнэмшил юу юм гэдэгт ажилтдаг. Тэгээ сэтгэл судлаачд маань юм танин мэдхүйн болон зан үйлийн сэтгэл судлаар маш удаан хугацаанд зарим хүмүүстэй ажиллах шаардлагатай байдаг. Зарим хүмүүстэй бол яг тэр бодолд нөлөөлөд байгаа хүчин зүйлүүдтэй ажиллах үед бол аяндаа нөгөө сөрөг бодлууд маань аажмаар багасдаг. Тэгэхээр ерөөсөө сэтгэл судлалд бол танин мэдхүйн зан үйл заслаар бол илүү сайн хүмүүстэй ажилдаг бахан байна. Нөгөө сөрөг үр дагавартай зүйл маань цаашаага одоо тий хүний амьдралд болон сэтгэл зүйд маш олон хор хөнөөл тий маш олон үр дагавруудыг авчираад идэг. Тэгэхээр энэ зүйлийг бас нөгөө талдаа бодол бидний сэтгэл хөдлөл эргээд нөгөө зан үйл буюу үйлдэл гэдэг юм гурван зүйлтэй холбож сэтгэл судлаач нар маань маш их тайлбарладаг шүү дээ тий. Та энэ зүйлийг бас нарийн сайхан дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. За тий. Тэгэхээр өсвөр насныхан бол яг энэ бодол нь маш их нөгөө хийсвэрлэх сэтгэлгээ өндөр хүчиж байгаатай холбоотой илүү гажуудсан бодлууд их байдаг тий. За яг энэ би жишээ нь өөрийнхөө талаарх итгэл үнэмшил одоо муу хүүхэд гэдэг итгэл үнэмшилтэй ирж байгаа хүүхдүүдтэй дийлэнхтэй ингээ ажиллах үед юуг анзаардаг вэ гэхээр тэр итгэл үнэмшилд нөлөөлж байгаа зүйлүүд нь одоо гэр бүлийн орчноос сонсон үгнүүд өгдөг. Тэр хүүхдийг тодорхойлсон үгнүүд те. За чи бол удаан, чи хариуцлагагүй, чи юм сурдаггүй ч гэдэг юм уу те. За мөн одоо сургуулийн орчинд бас нөлөөлдөг. Багш нарын зүгээс өгж байгаа тэр дүгнэлтүүд бас муу адилхан те. Тэгэхээр хамгийн хайртай дотны хүнээс өгж байгаа тэр дүгнэлт сургуулийн үе тэнгийнхэн болон багш нараас өгж байгаа дүгнэлт тавцаад ирэх үед би үнэхээр муу хүүхд юм байна. Би үнэхээр сурч чадахгүй юм байна гэдэг нөгөө бодлоо бүр батжуулчихдаг. За тэгэхээр бид нар бол нөгөө сэтгэл судлаачд маань ажиллахдаа яадаг вөхөр нөгөө хүүхдийн маань бодол дээр мэдрэмжэн дээр нь эхлээд ингэ ажиллаулж байгаа. За би муу хүүхд гэдэг тэр бодлыг үүсгээд байгааг энэ цаана тэр мэдрэмжийг үүсгэж байгаа бодлууд нь юу байна гэнгүүт ээж намайг ингэж хэлсэн, хариуцлагагүй гэж хэлсэн, багш намайг ингэж хэлсэн ч гэдэг юм уу хүний хэлсэн үгнүүд байгаа. Тэгэхээр ер нь бол бусад хүмүүс намайг юу гэж хэлэх вэ гэдэг бол энэ бол ерөөсөй байх ёстой зүйл. Харин бусад хүмүүсийн хэлснээр би амьдрах ёстой гэж өөрийгөө одоо хүчлэгтэй бусдад тааруулах юм бол энэ бол нөгөө нэг гажуудсан зүйл болчихж байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд бид нар бол яг тэр бодолтой нь ажиллахдаа даалгавруудыг өгөөд итгэл үнэмшлийг төрүүлэх өөрийнхөө тэр өөртөө итгэлийг нь бий болгох зүйл өөрийнх нь дотор бийж байдаг тэрийг нь сэргээж өгөх те. За урд өмнө одоо мэдэрсэн эерэг сайн туршлагыг нь сануулах. За тэгэд маш хөөрхөн юм дасгалуудыг ажилтдаг. Сэтгэл зүйн дасгалуудыг. За ингэснээр энэ хүүхд маань энэ бодол маань буруу ээжээ. Ихэнхдээ тэр хүүхдүүд бол бодол мэдрэмжэн дээр дүгнэлт хийгээд байна шүү дээ тий. Боддоор логикоор харах чадвар арайхан хөгжөөгүй ээжэдэг. За бас хүүхдүүдийн нөгөө
үзэл хандлага маш их юм хуримтгай хин нэгний үгийг аягүй амархан автчихдаг шүү дээ тий. Тэгэхээр тэрийг нь яг өөрт нь ойлгуулах, өөрийнх нь тэр үзэл бодлыг энэ дээр энэ бол зүгээр зарим үед алдаа гарч болдго юм а гэдгийг маш хөнгөнөр тайвнаар тайлбарлах. За бас тэр алдаа гарсан бол тэрийг нь хүлээн зөвшөөрөхөд нь туслах зэргээр өөртөө итгэлийг нэмэгдүүлдэг. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол яалтчгүй нөө дааврын өөрчлөлтөнд ороод өсөж хөгжөөд өөрийгөө хайж, ирж хайж явж байгаа учраас энэ гажуудлал руу ингээд орхон их байдна. За насанд хүрсэн хүмүүсийн хувьд тэгэхээр бас маш их байгаад байдаг штэ тий. Өөрийгөө нөгөө л аль хэзээний хүүхэд байхад нь цололдог, дууддаг, нэрлдэг тий, боддог байсан тэр хүмүүсийн үнлэмжээр, үг хэлээр, үйлдэлээр ингээд өөрийгөө үнлээл яваад байдаг. Тэгэл насанд хүрсэн байсан ч гэсэн өөрийнхөө сэтгэл хөдлөлөө харилцаа тий үнэлэмж шийдвэр гаргалт гээл маш олон зүйлд ингээд тэр бодлын гажуудлаар юм нөлөөллүүдийг өгөөл сөрөг үр дагаврын хүртэл тий амьдралдаа алдаж оноол яваад байгаа. Тэгэл би ерөөсөө л нэг болж өгдөг бай гээл тий яриад байдаг. Тэгвэл насанд хүрсэн хүмүүс энэ зүйлийг одоо ойлгож мэдэж авах нэг чухал агаад байна. Тийм учраас энэ сэдв их чухал сэдвэ гэж би хараад байгаа байхгүй. Тийм энэ үнэхээр чухал сэдв. За хүний бодол ямар хамаатай ингээл заримдаа хүмүүс хэлж идэг. Гэхдээ энэ бодлын цаана маш олон зүйл байгаа. За насанд хүрэгчдийн хувьд одоо сэтгэл зүйн зөвлөгөөнд ирж байгаа хүмүүсийг ингээд ажиглахаар юу анзаарэгддэг вэ гэхээр одоо энэ бодлууд нь хид хідэн янз бүрийн одоо юм шинж тэмдэгтэй гэж хэлмээр мөн байгаа. Хит ерөнхийлдэг. Ирчүүд бол угаасаа л юм тий. Ирчүүд бол юм ч гэдэг юм уу одоо нэг хүнээс мэдэрсэн ойлгосон тэр харилцаагаа илүү их юм олон хүмүүст нэлзаах тий. Олон хүмүүсийг ерөнхийлэх байдлаар ингэж гажуудуулж бодох жишээний тий. За үгүйсгэх тий. Би чадахгүй. Би энийг одоо угаасаа урд нь чаддгүй байсан. Би онц сурдгүй байсан учраас би ажил дээр амжилт гаргахад миний мэдлэг чадвар тутамж гэдэг юм уу тий. Өөрийнхөө тэр бодит нөөц боломжийг бодитоор олж харахыг хүсэхгүй байх. Үгүйсгэх. За энэ бас юун дээр их харагддаг вөхөр магтаал дээр харагддаг шүү дээ. Хүлээж авахгүй тий. Та ямар царайлаг эмэгтэй вэ гэхээр үгүй миний царайлагч гэж байх аа. Яг л тэгдэг тий. Тэгэхээр энэ бодит нөхцөл байдлыг хүн харснаа ингээд тосголыг нь л хуваалцж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр хүлээж авахгүй үгүйсгээд байгаагийн цаана бас сөрөг итгэл үнэмшил байгаа гэсэн үг. Өөрийн талаарх итгэл үнэмшил алдаатай байна гэсэн үг. Би царай муутай эсвэл одоо тийхэн нэгэнд би гологдчихгүй гэдэг айдастай ч юм уу те тэр айдас итгэл үнэмшлийн бодол нь яаж яана бусад хүмүүсийг яг үнэн бодитоор хэлэх үед үгүйсгээд эхэлж таалтай байдаг эхэлж те хүлээн авахыг хүсэхгүй байдаг шүү дээ тийм тийм үгүйсгэлүүдийг маш их ингэ боддог. За өөр их юм бол одоо маш олон зүйлүүд байна л да. За энэ итгэл үнэмшилтэй холбоотой энэ суур ойлголтууд бол хүүхэд наснаас л бий болоод байгаа. За тэгээд мөн хүмүүжлийн арга барилтай ажиргээ холбогдно, гэр бүлийн соёл тийм ээ. За тэгээ мөн одоо яг тухайн хүний сэтгэл зүйн хат гэж хэлмээр юм уу те. Маш их эмзэг мэдрэмт хүмүүс бас байдаг шүү дээ тий. Тэгээд тийм хүмүүс бас илүү хүчтэй одоо тусгаж авахгүй хандлага байж идэг те. За мөн түүнээс гадна бодол дээр одоо насан туршидтэр юу их анзаардаг вэ? Хүний бодлыг уншдаг юм шиг яриад идэг. Тэр намайг тэгж бодож байгаа. Тий. Өглөө ингээл ажилдаа таарсан хүмүүсээс ингээл мэдлэхүй дуурахгүй байхаар нь энэстэй их цантаа олчих. Эсвэл би одоо энийг ямар нэг уурал болсон юм болов. Стааш нөтөлчих. Ингээл нөгөө хүнээс зайгаа барих ч юм уу эсвэл одоо яхараа настаа дуурдгүй байна гэж гомдсон үгээстэй явдаг юм. Гэтэл яг үндэ нөгөө мэдлэх завгүй анзаараагүй эсвэл тухайн хүн яг тэр үед мэдлэх боломжгүй байсан байж болно шүү дээ. Тий. Маш их ядарсан одоо юу гэдгийг сэтгэл санааны хувьд ингээд нээлттэй хүмүүстэй харилцахад боломжгүй тухайн л нөхцөл байдал хийж болно шүү дээ тий. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг ингээд хэтрүүлэн бодчихсан байж байдаг. Тэгээд энэ бодлоо бүр тасралтгүй бодно. За ирээдүйн цаг дээр бодоод ирэхлээр нөгөө сэтгэл төвшөлж байгаа тий. За миний хүүхэд яах бол одоо нөгөө хүүхдээ за энэ даваагийн давчвал би одоо санаа авах гэдэг юм шүү дээ тий. Одоо мөлхөөс орчуул. Мөлхөөс орчуул гэжсэн сүлдө хөлд орчуул, сүлдө сургууль төгсөн, сүлдө ихнэр авал гэдэг шиг тий. Тэгээ тэр бодлуудтай ингээд маш их ингээд нөгөө сэтгэлэн төрсөн ээжүүд маш их бас байдаг тий. Хүүхэд маань тийм болчихгүй, юм болчихгүй. Би сошиал дээрээс ийм мэдээ хараад ирлээ тий. Миний хүүхэд гэмтчих вэ? Миний хүүхэд эргэн тойронд ямар нэгэн одоо муу зуршилтай хүүхдүүд байгаа юм шиг зүтэй гэдэг ч юм уу ингээд маш их санаа зовнсон. За өнгөрсөнтэй холбоотой сөрөг бодлууд дурсамжууд мэдээж нөгөө тэр бол одоо бүх төрлийн сэтгцийн гэмтэлтэй холбогдно. Таагүй дурсамжид бага насны ч юм уу те. Ер нь бол өнгөрсөн амьдралд тохиолдсон тэр таагүй дурсамжийг санах үед сөрөг бодлууд орж ирдэг, сөрөг мэдрэмж төрдөг. Одоо иймэрхүү зүйлүүд бол насан туршидтэр их ажиглагддаг. Одоо түрүүн та нөгөө яг ээжийн бас нэг ийм санаа зовнилыг хэллээ шүү дээ тий. Одоо ч тийм ээж нэр их байт юм шиг санагддээ ш. Санаан зовоол түгшээл. Хүүхэд нь магадгүй ингээд нэг цаг
хичээлээсээ тарлаа. Уцаа авахгүй те анзаарахгүй байх юм бол ингээл төгшөөл баахан юм бичдэг те баахан залгадаг юм тийшээ юу болцсон юм бол яатсан юм бол гэл за одоо бараг л цагдаад мэдэгдэхүү яах вэ хүү гэл. Тэгээ эсвэл ингээл гаргаж явуулчаал нэрээ юу болж байгаа бол замд нь юу тохиолж байгаа гэл ургуулаад нэг юм айцтай санаа зовнилтой бодууд яваад л байдаг штэ тий. Тэр бас суур төгшүүр байгаагийн шинж тэмдэг байж магадгүй байдаг. Ээжд өөрт нь дансанд тий тохиолдсон асуудлууд юу вэ гэхээр өөрөөсөө нэг юм 3 зүйл байгаа юм л да. Амьдралыг маш их юм аюултай гэж харах тий. За мөн өөрийгөө хувьд өөрийгөө одоо өөртөө итгэлгүй өөрийгөө голох мэдрэмжүүд бас одоо өөрийгөө голж харахтай амьдралыг аюултайгаар харах ирээдүг бас аюултайгаар харах ийм сур 3 одоо итгэл үнэмшил бол тэр айх төгшөх байнгын хяналтандаа байх хүслийг ингээд дэмжиж яадаг. Ялангуяа хүүхдүүдийг ч гэр бүлийнхаа хүнийг те ингээл одоо холбоо бариагүй нэг хэсэг удах үед нь мессеж бичдэг одоо чат бичдэг тэр байтга зарим хосууд зөвлөгөөн дээрхээр өгдөг байхгүй. Би энэ одоо утасны дуудлагыг авахгүй бол Facebook дээр ингээд янз бүрийн группүүд рүү ингээд намайг ингээд алга болцсон юм шигээр бүр ингээд биччихдэг. Тийм эмгэг төрлийн хардталтай хүмүүсийн тухай хүртэл ингээд жишээнүүд байдаг л та. Тийм. Хүүхэд насны одоо асуудал руу буцаал одоо өнөөдөр бид тээр бодлын гажуудлын талаар ярьж байгаа. Энэ нь сэтгэл зүйд хэрхэн яаж нөлөөлдөг? Яагаад энэ бодол цаашаа өрнөд байдаг те? Энэ нь одоо ямар үр дагавартай ингээл ярьж итэл ахаал нөгөө сэдв ярихаар хүүхэд насны асуудал руу очдөг те. Хэрвээ хүүхэд наснд ямар зүйл одоо тохиолдвол те ямар асуудлууд байвал өнөөдөр яг ирээдүйд гэр бүл болсон хойноо үр хүүхэдтэй хань ижилдээ эсвэл өөрийнхөө амьдрал нэг юм хэцүү харилцааны асуудлуудыг үүсгээд одоо бараг л зовлон дуудаад гэж ярьдаг тий. Тэгээд амьдраад байх одоо магадaltaй юм байна. Тий. Энэ үнэхээр чухал. Одоо яг энэ радиог сонсож байгаа хүмүүс бас танаа радиог их нөгөө анхаарч сонсдог хүмүүс байт юм лээ. Тэр ингээд нөгөө хүмүүсээс уулзч авах үедээ яг мэдээлэл аваарай, подкастууд аваарай гэхээр 100.5 сонсдог ярьдаг. Энэ дээр юу хэлмээр вэ гэхээр сэтгэл зүйн хэрэгцээ хангагдах зүйлийг хамгийн түрүүнд хэлмээр байгаа. Үнэлэгдэх тийм ээ, хүндлэгдэх, харьяалагдах, ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх, хайрлуулах энэ суур хэрэгцээнүүдийг л хүн ингээд хангалттай авах, мэдрэх. За мөн энэ суур хэрэгцээнүүдийг хүүхдтэй гэр бүлийнхэнтэй хангалттай өгж байгаа цагт бол амьдрал дээр бодит байдал дээр бүх зүйл муу бас биш шүү дээ тийм ээ. Өдөр болгон одоо маш хүнд гэмт хэрэг өдөр болгон эргэн тойронд юм болоод байгаа юм бас биш. Тэгэхээр тэр одоо сэтгэл зүйн суур хэрэгцээ хангагдсан хүн бол өөрийн тэр одоо үнэлэмж хангалттай сайн байгаа үед гаднаас ирж байгаа тэр сөрөг зүйлүүд нөлөөлж байгаа зүйлүүдийг өөрөө бодолтой бодсон ч гэсэн энийг бол нөгөө одоо хит аюултай төвшөнд хит гажуудсан төвшөнд бол хүлээж авахгүй. Тийм учраас энэ яг энэ гажуудсан бодлыг гол үүсгэж байгаа хүчин зүйлүүдэд юу вэ гэхээр сэтгэл зүйн хэрэгцээг л одоо бүрэн хангалттай мэдрэх авах зүйл байгаа. За яг хуу автоматар төрдөг юм сөрөг бодлууд байдаг л да. Тэгээ тэрийг нөгөө сэтгэл зүйн үйлчлэлийн дэрж байгаа хүмүүстээр бид нар бас сэтгэл зүйн одоо дасгалуудыг санал болгодог. За бүгдээр ингэ жишээ татъя те. Маш их юм одоо хүнд таагүй асуудалтай ч юм уу үргэлж ингээд нөгөө гинтийн аюул тосол гинтийн хүчтэй стрессийг мэдсэний дараа ингээд маш их юм сөрөг таагүй бодлууд бодоод байдаг шүү дээ. Тэгээд тэрийг одоо бид нар жишээ нь төр завсарлах, төр амс хийх гэдэг юм уу тухайн хүний тэр бодлыг таслахын тулд тасгалууд хийлгдэг. Нүдийг наниулж агаад 100-аас доош нь 199, 98, 96 бүгдийг тоолуулна тий. За энэ нэмэр болохгүй байна. Ингээд яг бодогдоод энэ салахгүй байна. Энэ ингээл бодож явах үед гадны чимээг би сонсоод байна ч гэдэг юм уу тий. За ингээд эхлэх юм бол бүр 1000-аас уруудуулаад тоолуулдаг. 1998 гэдэг. За энэ тасгалуудыг бас ингээд бодтойгоор өөрийнхөө бодлыг хянаж үзэхэд одоо тус болох жижиг тасгалууд бас байдаг. За хүүхэд насныхаа тэр зүйлсийг таниад мэдчихвэл за би нэг тийм зүйл миний хэрэгцээ хангагдаагүй юм биш үү сэтгэл зүйн тий аюулгүй байх гэдэг ч юм уу тий хамгаалуулах гэдэг энэ хэрэгцээ маань хайрлагдах тий хэрэгцээ хангагдаагүй юм байна. За тэгвэл би одоо нэгэн л насанд хүрсэн. Одоо тэр үеийнхэн одоо тэр асуудалтай зуралдаад амьдраад иж болохгүй гэдэг тий хүмүүс одоо их сүрхий одоо мэдлэг мэдээлэлтэй болчиход байна тий. Тэрийг тэгвэл илүү амьдралд ингэж ойрхон болгоод өөрийнхөө амьдралд илүү бодит болгох юм бол одоо нөгөө нэг сэтгэл зүйн сүрхий мэдлэг мэдээлэлтэй хүн гэж ойлгох гэдэг л та. Амьдралын орчиг нэвтрүүлэг маань ч гэсэн яг л энэ зорилготойгоор сэтгэл зүйн боловсрал олох гээд нэвтрүүлгээ бид 7 хоног болгон хийсээр л байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг те хүн нөгөө нэг түрүүнд ярьжсэн шиг тэр хүнээс болоод би ууралчлаа
ингээд ууралцсан тэр бодлоо ингээд хүмүүст хэлээл уурлаал тий. За эсвэл тэр хүнээс болоод би үнэхээр гонигтай болчлаа. Тэр хүн намайг ийм байдалд оруулсан гэд. Нэг тэр бодлынхаа шалтгааныг гаднаас хайгаад нөгөө гаднаас үнэлээд байгаа учраас гаднаас хайгаад байгаа тий. Тэгэхээр энийг болохоор ингээд хүмүүс ингээл тэр хин нэгэнд ингээд орхих гээд байдаг. Гэтэл өөрийнх нь толгойд яваад байгаа үйл явц шүү дээ тий. Энэ толгойд яваад байгаа энэ үйл явцыг тэгвэл өөрөө удирдах сураа л да. Тэгжээч нэг нөгөө нэг мэдлэг мэдээлэлтэй хүн чинь тий илүү бодтойгоор хэрэгжүүлээд өөрийнхөө амьдралдаа сайн сайхан зүйл авчрах гэдэг шүү дээ тий. Тийм л тий. Яг энэ бодлыг нь одоо таны энэ бодож байгаа бодлуудад юу нөлөөлж юм. Тэгээд энэ бодлоо бодох үед ямар үйлдэл хийж юм гэдэг нь бүгдээ ингээд маш сайн одоо бичүүлээд анализ хийлгдэг бид нар зөвлөгөөн дээр. За мөн гэрийн даалгаварт ч гэсэн ингээд өгдөг. За яг энэ тэгвэл яагаад ер нь надад ингээд сөрөг бодол бодоод би ингээд тавгуутаад хин нэг буруутгаад байгаа юм бэ гэдэг нэг шалтгаан байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр тэрнийг бас бид нар ингээд яг сэтгэл зүйн үйлчилгээндээ санал болгодог юм. Би хүний одоо сэтгэл зүйн одоогийн байдлыг тодорхойлох юм тест онцлогоонууд байгаа л да маш олон төрлийн. Тэр тест онцлогоонуудад дүгнэлтүүд бас гараад ирдэг. За мөн давхар ингээд яг яриагаар бид нар ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгч явах явцад тестээр гарч ирээгүй зүйлүүд бас гарч ирдэг. Ингээд тал талаас нь судлах боломжтой. За тэгээд энэ замбраагүй бодлуудыг бид нар илүү их одоо юу гэдгийг зөв бодол бод гэж бол талхахгүй шүү дээ. Шууд тулгаж чадахгүй. Тэр бодлоос ч үүсэлтэйгээр амьдралын чих юм аа юу өөрчлөгдөд байгаа юм бэ тий. Энэ сөрөг бодлууд бодоод хин нэг буруутгаад байвал харилцаанд асуудал гарч эхлэх шүү дээ тий. За яг энэ асуудлууд чинь ингээд удаан хугацаанд үргэлжлэх юм бол эргэн тойронд нь байгаа хүмүүст тухгүй тавгүй байна тий. Тэгэхээр амьдралаас авах сэтгэл ханамжууд ингээд сөргөөр нөлөөлнө. Амьдралын сайн сайхан байдалд нөлөөлдөг учраас бид нар зөвлөгөө тусламж үйлчилгээ ингээд үзүүлдэг. За мөн яг энэ одоо зүйлүүд дээр хүмүүст маш олон төрлийн зүйлүүдийг санал болгодог л доо. Жишээ нь яг сэтгэл судлаач ингэж үзээд байгаа. Яг тэр танин мэд хүн одоо нөгөө гажуудал болж үлдсэн тэр таагүй дурсамжин дээр ажиллахаас гадна яг тэр зан үйлийн заслаар үйлдэл хийж өөрчлөж үзэх тий. Яг тэр нөгөө мэдрэмжийг үүсгээд байгаа тэр зүйл рүү өөр үйлдэл хийж үзэх, туршиж үзэх, тийм төлөвлөгөө гаргаж ажиллах. За энэ зан үйлийн засал бол нэлээд урт хугацаанд хийгддэг. Ялангуяа энэ тамирчид дээр ингээл зөв дадал зуршил тогтоохын тулд ингээл янз бүрийн арганд ашиглаж яадаг шүү дээ. Би өчтөр нөгөө сумья гавьяатын нэвтрүүлгийг үзлээ л дээ. Тэгээд тэрэн дээр ингээд нөгөө яг бодлороо би 100 гаруйдаа 170 гаруйдаа барилдаж үтсэн ингээд эн чинь бүр яг судалгаатай байхгүй юу? Тэгэхээр хүн ингээд өөрийнхөө бодлороо тэрэнд би ингээд ялагдж гин гэдэг нь маш олон хөлбөрүүдийг тогтоож үзснээр тэр хүн сэтгэл зүгөө бэлтэж байгаа. Тэр хүн өөрийнхөө нөгөө шийдвэр гаргахад илүү их юм нарийн одоо тийм маш чухал юм зүйлүүдийг өөрөө өөртөө ажиллаад ингээд үтцсэн байгаа байхгүй. Яг энэтэй адилхан бид нар өөртөө ч гэсэн ажиллаж болно. Бодол дээрээ те би өөрийгөө ингээд өөрчлөлт гаргацсан яг одоогийнхаа асуудлыг шийдсэний дараа өөрийгөө төсөөлөе л доо те би ямар байх бол миний биед юу мэдрэгдэх бол сэтгэлд юу мэдрэгдэх бол харилцаанд ямар өөрчлөлт гарах бол тэрийг бүр ингээд яг болж байгаа юм шиг боддороо бас бид нар төсөөлөн бодулж бас ажилуулдаг тасгал хийлгдэг нэг жишээ ярьчих уу тэгээ жишээ ярэ 2000 одоос бараг 10 жилийн өмнө юм одоо нэг өөрчлөлт ирж ирсэн 50 орчим насны эмэгтэй би олонний өмнө гарахаасаа маш их санаа зовдөг. Надад бол одоо ингээд мэрэгжлийн хувьд тасрах туршлага байгаа. Би бол ийм одоо нэлээд туршлагатай мэрэгчлэн. Айгуу одоо сайн явж байгаа нийгэмд үнэлэгт хөөд сайн явж байгаа. Гэхдээ би олонний өмнө гарахаас нэг л саад байдгаа гэдэг ингээд. Тэгээд танд одоо яг олонний өмнө гарахаар ямар бодол төрдөг вэ гэл тэгэхээр бүх хүмүүсийн харц намайг ингээд нүүрлүү маань нүүрнээс маань хөл хүртэл ингээд шараад байгаа юм шиг. Хүний харц ингээд нэг юм зөөлөн харахаараа тэр хүний ингээд тааламжтай хардаг бол нэвч шууд харахлаар ингээд шарж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэдэг ингээд. За тэгээд тэрнтэй ингээд ажиллаад явсан нэлээд олон удааг уулзалтуудыг хийсний дараа тэр юу гарсан бэ гэхээр 5 дугаар ангид багт нь бие тамирын хувцсгүй ирлээгээд сургуулийн зааланд маш олон хүүхдүүдийн дунд хувцсыг нь тайлуулад одоо төрсийг мактен бие тамирын хичээлд оруулсан хүүхдүүд тэр таагүй дурсамж дээр очсон. Тэгээд тэн дээр очиод бид нар одоо яг нөгөө үйлчлэгээ үзүүлээд тэгээд тэрнээс хойш бол одоо маш сайхан тий амжилттай явж байгаа гэдгээ бол хэлчихсэн. Тэг 3 удаагийн уулзалтын дараа бол би ингээд дараагийн алхмуудыг хийгээд үтсэн шүү. Надад ингээд нөлөөлж байна. Тэр хүнийг ингээд шарж байгаа юм шиг харцуул одоо мэдрэхгүй байна гэж хэлсэн. Одоо харцуулж байгаа л гэсэн үг тий. Ямар гоё жишээ вэ. Тэгээд яг л тэр үед мэдэрсэн тэр хэцүү зүйл тий. Хичнээн сайхан туршлагатай, ажилтай, боловсралтай, мэрэгчлээ болсон ч гэсэн насан туршид дагаад яваад байвал ямар харамсалтай вэ. Тэгэхээр өнөөдөр бодлын гажуудал гэд те энэ сэдвэр битээр ярилцж जैन. Тэгээд мэдээч сэтгэл зүйд бол олон талын
одоо үр дагавруудыг бас авчираад байна тий. Тэгээд бүр одоо саяных бол ингээд бүр айцтай тий олны өмнө гарч чадахгүй байсан бол бодол маань янз бүрийн байгаа л байх тусам сөрөг байгаа л байх тусам одоо сэтгэл готрол сэтгүүрийн одоо төгшөөрийн одоо үндэс болж идэг гэл тий өөртөө итгэлгүй байдлууд бий болж идэг гэл олон одоо үр дагаврууд байгаад байна шүү дээ тий. Тэнгүүд зарим хүмүүс бас нөгөө ингэж хардаг гэл нэг бол би яста айгүй сайн ихстэй тий бүр төгс сайн ихстэй гэл нэг бол одоо жоох алдчих юм бол би ястаа бүтлэхгүй хамгийн муу нь би байлаа гэд нэг юм хар цагаанаар зурагтаар үзээд байгаа юм шиг тий амьдрал дээр нэг юм хар цагаанаар юм хараад байгаа юм шиг дүгнээд идэг хүмүүс байгаад идэг шүү дээ. Түрүү нөгөө бодлын алдаан дээр бас хэлжсэн. Үгүйсгэх тий ерөнхийлөх энэ төр хэлжсэнтэй адилхан ёстой гэдэг зүйлийг хүмүүс бас их өөр дөрөө хүлээж авдаг. Би хариуцлагатай байх ёстой. Би чадах ёстой. Би мөнгө олох ёстой тий ээж хүн одоо алдаа гарах ёсгүй. Одоо ер нь бол ээж хамгийн хариуцлагатай байх ёстой. Хамгийн сайн ээж байх ёстой гэдэг ч юм уу тий. Энэ ёстой гэдэг бодлууд мэдээж хариуцлагыг өндөр болгож байгаа. Тэр хүний одоо тэр амьдралаа авч явж байгаа, ажлаа авч явж байгаа чухал зүйл мөн. Гэхдээ энэ ёстой гэдэг бодол хэтрээд ирэхлээрээ сэтгцэн эрүүл мэндэд их хүн дээр тусдаг. За би бас жишээлэх гээд байна. Болно. Жишээтэй яригдсан хүмүүст илүү ойлгомжтой тийм учраас илүү их яг ийм одоо зүйлүүд дээр нөгөө хүмүүсийн бодит түүхүүд ингээд санаанд ороод байна л да. Бас нэлээд олон жилийн өмнө нэг маш том юм төсөл авсан залуу одоо бүр сэтгцэн эрүүл мэндэнд бүр нэлээд хүндрээд хүнд болоод тий зөвхөн одоо бүр стресс биш. За тэгээ бүр сэтгцэн одоо эмчтэй хамтарч сэтгцэн эмнэлэг рүү бас холбон зурчилсан ингээд одоо түүх байна л да. Тэгээ тэр юу гэхээр бүр маш их хүнд хариуцлагыг авсан байгаа. Одоо нэг маш их мөнгөний төсөл авсан байгаа. За тэгээ тэрний эхлэл үе дээрээ байгалийн гамшиг тохиолдсон. Тэгээд нөгөө нэг барьж эхэлжсэн объект бүх зүйлэн суурсан. Маш их мөнгөөр одоо шатсан байгаа байгалийн гамшиг тохиолдоод тэгээд энэ нөхцөл байдлыг гэр бүлийнхнээ сануулсан. Санаан зовчих واخ гээд одоо үр ширэнд орцсоноо санаан зовчих واخ гээд. Тэгээ өөрөө бүхнийг болохыг хичээгээд одоо дахиад энэ тэндээс мөнгө төр зээлээд нөгөө барилгаа босгоод ингээд талдаа орж идэл тэн дээр нь осол болсон. Ажилт нь нас орсон. За ингээд үүнээс болоод өөрөө одоо солиорох тий. Одоо шинж тэмдэг илрээд тэгээд одоо маш хүнд нөхцөл байдалтаар ирсэн. Тэгээ би анхны уулзалтыг хийх үед юу мэдэрсэн бэ гэхээр тэр залуу бол үнэхээр хариуцлагатай. Үнэхээр хариуцлагатай одоо албан тушаалтан байсан. Захирал байсан. Би энэ бүх зүйлийг одоо бүгдийг дуусгах ёстой. Миний бие хамаагүй, миний одоо эрүүл мэнд хамаагүй гэд бүр ингээ уйлаа, чичрээд бүр ингээд ирж байгаа байхгүй. Гэхдээ танд ингээд одоо хэд хоногийн ингээд завсарлах хэрэгтэй байна. Амралт хэрэгтэй байна. Гэр бүлийнхнаасаа энэ ажлыг хариуцж авах хүнийг дуудаа. Тэгээд ингээд бид нар туслая. Тэр хүнд чинь таны нөхцөл байдлыг ойлгуулж өгөө. Тэгээд ингээд амрах хэрэгтэй байна гэд ингээд нөхцөл байдлыг ойлгуулад 3 хоног одоо эмнэлэг рүү явуулсан боловч нөгөө хүн чинь эмнэлгээс ороод нөгөө асуудлаа шийднэ гэд тэгээд 7 хоногийн дараа бүр хурцтаад одоо ингээд бүр одоо сэтгцэн эмнэлэг рүү явсан баг. Тэгэхээр зүр эндээс юг харж ийн вэхээр хүн үнэхээр тэр одоо хийж байгаа ажилдаа хариуцлагатай байна гэдэг бол үнэхээр сайн чанар мөн. Гэхдээ бүх зүйлийг би хийх ёстой, би дуусгах ёстой гэдэг тэр хатуу тэр тогтсон хандлага маань сэтгцэн эрүүл мэндэд яаж нөлөөлсөн байгааг харах үнэхээр харамсалтай байсан. Тэгээ залуу хүн тэр хүн маань тэгээд одоо ямар тач тий үйлчлэгээ аваад сайн сайхан болсон байгаасай гэж бодож байна. Тэгээд амьдралын хүчийг нэвтрүүлэг бол мэдээ сэтгэл зүйн боловсролыг сонсогч танд олгодог байгаа. Тэгээд сэтгэл зүйн боловсролыг зүгээр олгоод ингээ мэдээлэл хангаад тий мэдээлэл өгөөд зогсохоос гадна та амьдралдаа энэ зүйлийг хэрэгжүүлээд үзээрэй тий үр шимийн хүртээрэй. Яагаад гэвэл таны сэтгэл эрүүл ах юм бол бие махбод ч гэсэн эрүүл байна гэдэг энэ гол зүйлийг өгч идэг. Тэгэхээр бидний тархинд болоод байгаа тэр бодлоод нөгөө төмөн бодол 6,000-аас 60,000 бодол бодоод тэрнийх нь 80% сөрөг байгаад гэж ярьж байгаа юм бол тий тэр сөрөг бодлуудаа бид ингээд автаад байгаад ах юм уу? Тэр сөрөг бодол тэгвэл бидний амьдралын тий бидний сэтгэл зүйн бидний одоо бараг л үйлдэлийн бүх юмныхын тусгал болоод байгаа шүү дээ тий. Тэгвэл энийг бид нар засах шаардлагатай байна. Эхний ээлжиндүүдээр бол ингээд тий ийм гажуудал байд юм байна. Хүмүүс ингэдэм юм байна. Ийм кейс байна гэж ярьсан бол одоо тэгвэл үлдсэн цагта гоё арга замуудыг зөвлөмжүүдийг өгье л да тий. Гол нь л үйлдэх чинь маш чухал байгаа дээ. Тэгэл байх уу? Тий. Өөрийнхөө бодлуудыг нөгөө бичих хэрэгтэй. Бодлоо бичих явцад юу мэдрэгдэж байна уу? За мөн одоо нөгөө хүмүүстэй ярих явцад өөрийнхөө ярианд бас анализ хийж болно. Одоо жишээ нь ингээд гэдэг хүмүүс илүү хэм сэтгэл хөдлөлөө ярьж гин үү те. Би ядарсан, гунигэлсэн, ууралсан, илүү сэтгэл хөдлөлөө яриад байна уу? За эсвэл илүү
өөрийнхөө одоо тэр сэтгэл санааны байдлаас илүү бусад ажлыг ярьж гэнэ үү? Өнгөрсөн цаг дээр ярьж гэнэ үү? Ирээдүйн цаг дээр ярьж гэнэ үү гэдгийг ажиглаж болдог. Хүмүүстэй ингээ хэдэн минутын яриа өрнүүлэхэд тэр хүний үйлдвэрийн бүтцэн дотроос нь юу ажиглагдаж гэнэ үү? Яг одоо төвлөрж байгаа юм илүү их гарч идэг байхгүй яриагаар нь. Илүү их өдөр шөнөгүй ажиллаа яриад гэнэ үү? Тэ эсвэл хүүхдтэй санаа зовж байгаа яриад гэнэ үү? Тэрний цаана тухайн хүний ямар бодол нөлөөлөд байна? Айдас байгаад гэнэ үү? Эсвэл санаа зовнил байна уу? Юу байна гэдгийг ингээ яриагаар ажиглаж болно. Бичиж тэмдэглэж болно. За мөн одоо тест онцлогоонд орж болно тийм мэрэгжлийн одоо сэтгэл зүйн төвүүд дээр мэрэгсэн газрууд дээр. За мөн одоо яг бидний энэ бодлоос үсэлтэй надад миний амьдралд буруу ямар үйлдэл одоо гараад ийн гарч ажиглаж болно шүү дээ тийм. За нэг ээж бас хэлжсэн баггүй би одоо ингээд маш их ачаалтаа ирээд одоо гэртээ ирээд шууд ямар нэгэн итэх байхгүй зүгээр буудан дээрээ л хөвтмээр байгаа. Гэтэн цаг уцаа авах хөвтээд одоо ингээд 2 сарын дараа эргээ харсан чинь орой ирээд би хүүхдүүдтэй зарцуулдаг цаг маань зөвхөн ингээд буудан дээр онлайн шопинг үзэх хэвтгэл болчихжээ. Тэгээ би нэг ажиглаад ингээд санаа зовлоог ирж байгаа байхгүй. Тэгээ тэр эмэгтэй цаана бол ингээд далд сэтгэл готрол явах жишээ нэ. Тэгэхээр гарч байгаа үйлдэлүүдээ хүн ингээд ажигласан байгаад байна шүү дээ. Би нэг л юм биш байгаад байна. Тэгэхээр үйлдэлээ ажиглах хэрэгтэй байна. За мөн хэрвээ гажуудсан бодлуудыг өдөөгöd байгаа ямар хүчин зүйл байгаад байна. Тэрийг өөрөө би юун дээр тусгаж хараад байна гэдгээ бас миний сэтгэл санаа докторгүй байх юм бол би илүү их тэр одоо бусад зүйлийг илүү их өөрийнхөө сэтгэл дээр тусгаж харах магадaltaй. За мөн өөр юу гэхээр яг одоогийн миний ажил амьдралын тэнцвэр хэр байна? Харилцаа хэр байна? Хүмүүс намайг ойлгож гин үү? Би ойлгогдож гин үү? Тэг гэр бүлийнхэн маань намайг хайрлаж гин үү? Би гэр бүлийнхэндээ хэр хайрлагдаж гин гэдэг ч юм уу. Яг нэг хэрэгцээнүүдээ авч чадчих байгаа хэсгээ анзаарч үзэх хэрэгтэй. Ажиглах хэрэгтэй те. За мөн гэр бүлийн харилцаанд ямар нэгэн асуудал байна уу? Энэ харилцааны асуудлаас болоод ямар нэгэн надад сөрөг бодол бодогдоод байгаа юм биш байгаа. Миний нөхөр надад хайргүй болчихжээ гэдэг ч юм уу те. За тэр нь гажуудсан хэлбэрээр цаашаа бүр яваад маш хардаад байна уу гэдэг төсөөлөд бодоод байна уу. Тэгээд тэрийг ажиглаж анзаарах хэрэгтэй байна. За тэгээд энэ бодлууд заримдаа хит их мэдрэмжэн дээр тулгуурлаад ирэхлээрээ нөгөө бид нэр буруудаж бодлоо байгаа. Тэгэхээр яг логикоор үнэхээр одоо гэр бүлээс гадуур харилцаа үүсээд гэр бүлийнхэн гишүүн хэн нэгэн гадуур явчаагүй байгаа цагт те тэр хүнийг хардах бодиттой шалтгаан байхгүй байгаа зүгээр миний бодлоос шалтгаалсан байж магадгүй шүү дээ те. Тэгэхээр тэрийг нэг ялгаж салгаж анзаарах хэрэгтэй. Хэрвээ ийм шинж тэмдэг гарах юм бол. За тэгээд хүний нөгөө эрэг бодол чинь бид нарыг эргээд нөгөө эрэг тэ сэтгэлгээгээр амьдралыг харах, эрч хүчийг өгөх, илүү их амьдралыг хайрлах тэр одоо сайхан нүдээр харах боломжийг олгодог шүү дээ тийм. Тэгэхээр одоо хавар цаг болж байна хамгийн түрүүнд маш гоё ураж байгаа үс урмлыг ялангуяа моддыг харах хамгийн гоё. Мод бол нөгөө амьд зүйл те. Мод хүний хөгжлөөр арих юм бол дэлгэрээ цэцгэлээ жимслээд ингээд явдаг штэ те. Яг тэрэн шиг жижиг зүйл дээр ч гэсэн бид нар анхаарал хандуулах. Гэртээ байгаа үедээ хүүхдтэй хамгийн гоёор хоолоо хийж авах үедээ энэ бодлоороо бид нар нөлөөх би тайван байна. Энд би гэр бүлтэй яз жаргалтайгаар оршиж байна гэдгээ мэдрэх те. Энэ эерэг бодлууд бид нарыг бас ингээд дэмжиж өгдөг. Эерэг мэдрэмжийг үсгэж маш чухал зүйлс. Тэгээ ингээд энгийн ирнэ маш чухал зүйлс. Хүмүүс гэтэл одоо амьдрал нь амар тайван сайхан байхад тэ боломжтой байхад тэ асуудлууд гайгүй байхад чинь л яг энэ бодлороо удирдал тэгэл асуудлын зүрийн бэрхшээлүүдийг ингээд цуглуулад байгаад идэг. Тэгэхээр яг эдгээр одоо бодлын гажуудлууд эргээд одоо яг амьдралд нь эргээд одоо харилцаанд нь гэдэг ч юм уу те ямар мэдээж нөгөө үр дагавруудыг авчрах вэ ямар сөрөг талтай вэ мэдээж одоо харилцааг сайхан аюултай л болгоно штэ те одоо хүүхдтэйгээ харилцахгүй байх гэж амьд харилцаа үүсэхгүй байх те магадгүй нөхрөө янз бүрээр төсөөлж бодож чинь тэгэхээр тэнд одоо дараа нь маргалдаан те хардалт янз бүрийн асуудлууд үүсэх гээд байна те гэр бүлийн нэг хоёр хос ирээ залуухан хос ирээд ингэж хэлчихсэн. Найз залуу нь миний найз охины бодлыг өөрчлөхөд тусалж өгөөч сэтгэл зүйч. Тийм ийм даалгавартайгаар одоо хамтдаа ирсэн тийм. Тэгээд тэр хоёрыг ингээд сонсоод үзэхлээр би тэр хоёрт нь төгсгөлд нь хэлсэн л дээ. Та хоёрын одоо яг бие биендээ итгэл бол хоёуланд чинь хамгийн сайхнараа байна. Та хоёрын харин харилцаанд байгаа энэ зарим нэг одоо
төсөөлөл хүн бодож байгааг бодлоод ялангуяа эхнэр нь энэ намайг ингэж хардаг байх яг үнэн тий. Нөхрүүд нь болохоор энэ намайг ингэж бодож байгаа байх. Гэтэ би энд өөрөөр бодож байгаа шүү гэдгийг хэлмээр байгаа л ч чадахгүй байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө гэр бүлийн хоорондын харилцааг хосууд анханасаа ингэж анхаарч чадж байгаа гэдэг нь үнэхээр сайн байхгүй. Яг үнэн залуу асууд бүр тий. Тэгээд тогтсон хандлагаар намайг угаасаа ингэж боддог ч гэдэг юм. Ингээд ах юм бол нөгөө харилцаанд илүү сэтгэл зүйн саадууд үүсч эхэлнэ. Тэгээ намайг ойлгодгүй юм байна тий. Намайг мэддгүй юм байна. Намайг одоо илүү их юм өөрөөр харддаг юм байна ч гэдэг юм. Ингэх үед яг хөөр санаа найдваргүй мэдрэмжүүд төрнө. Тэгээ хосын харилцааны ихтгэлцлүүд баг багаар буурахад ч нөлөөлөх шүү дээ тий. Яг үнэ. За хосуудын хувьд ингэж байна. Бас нөгөө цаашлаад сэтгэл зүйн эрүүл мэнд одоо гэмтээд одоо шархлаад тий өвчлөгөд байгаа юм чинь одоо бие махбод дээр хүртэл одоо тогтмол түгшээл, тогтмол хар бараан зүйл бодоод стресстэй байх тусам олон зүйлүүд ингээд унжээдэг штеп. Яг үнэ. За яг энэ сөрөг бодолтой холбоотойгоор үүсдэг бие махбодын шинж тэмдэг гэх юм бол одоо хоолн дээр юм тэгэлцсэн юм шиг гэж ярьдаг. Цай хоол орохгүй байна, хоолн дээр юм тэгэлцсэн юм шиг байна, цээжин дээр хүнд юм дараад байгаа юм шиг байна. Ямар нэг үйлдэл хийхэд ирч хүчгүй итэхгүй байна. Бүр өөрийгөө босгож те хийдэг байсан зүйлүүдээ хийхин тулд би хүчээр хийж гин гэдэг ч юм уу. За тэр үед яг нөгөө бодлоос үүдэлтэй энэ сэтгэл зүйн шалтгаантай бисигаас хамаадаг өвчлөлүүд бас мэдэгддэг. Тэрний үед өгөхөр одоо гар хүндэрч төцөрөх өвдөж байгаа юм шиг мэдрэмж. Гэтэл яг үнэндээ эмнэлэгт очиж үзүүлэхээр ямар нэгэн өвчин байхгүй. Стрессийн гаралтай одоо шалтгаан тодорхойгүй өвдөлтүүд гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бас яг нэг сэтгэл зүйн үйлчлэгээ үзүүлж байгаа явцад тэр хоолн дээр юм тэглээд байгаа юм шиг мэдрэмжийг одоо яг бодолтой нь ажиллаж нөгөө нэг тухайн асуудалд тохирсон арга зүйнүүдээр бид нар ингээд ажиллах явцад бол яг тэр зөвлөгөөний төгсгөлд бол тэр мэдрэмж арилдаг. Үнэхээр хөнгөрчлөө шүү. Эндээс нэг чулаа байцсан юм шиг болчихлоо шүү. Тий. Тэгээд хэр хэмжээтэй чулуус, ямар өнгөтэй чулуус бүгдийг ингэ төсөөлүүлдэг бид нар төсөөлөн бодолоо. Тэгээд бүр яг тэр үед тэр бодлороо үүсгэсэн тэр саадуудыг ингэ төсөөлүүлнэ, өнгөөр төсөөлүүлнэ. За энийг яамаар вэ гэдэг юм гаргаж хаймаар байна гэдэг чинь. Тэгээ яаж гаргаж хаймаар нь хааш нь хаймаар байна. Тэр отго бүр хамгийн сонирхолтой нь бидний бас нэг ашигладаг дүр төрслийн одоо сэтгэлзлийн арга байдаг байхгүй. Тэгээ тэр арга дээр ингэж ажиллаж байгаа зүгээр энийг бол сонирхуулж байгаа шүү. Хүн болгонд бас ингэж хийдэггүй. За энэ цээжин дээр үүссэн байгаа тэр хүнд хар чулууг аваад банкн дээр аваад өч. Банкны тейлерт авчиж өгөөд энд гомдол тий одоо маш олон сөрөг зүйлүүдийг өгөөд оронд нь өөртөө хэрэгтэй байгаа зүйлүүдийг яг мөнгө сольж авдаг шиг валют сольж авдаг шиг ав гэж байгаа юм. Тэгэнгүүт аваад авсныхаа дараа бүр ингээм амар баярлаад хүнтэй. За тэгээ юу авсан гэхээр би яг өөртөө хэрэгтэй байгаа юмнуудаа авсан. Одоо би ингээ бүр гоё юм. Хүний ямиг хүнд нь өгөөд өөрийнхөө юм буцаа авсан юм шиг санагдчихээн гэдэг ингээ өөрчлөлт сэтгэлээ хэлдэг. Тэгэхээр танахаар бас бүтээлч дараг сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал сэтгэл зүйч Баярмаа оролцож байгаа. Тэгэхээр танах руу магадгүй те өнөөдөр сонсоод яг өнөөдөр ярьж байгаа шиг юм нэрэл миний амьдралд ийм зүйл байгаад байна шүү дээ. Би яах вэ гэж байгаа хүнд танах руу хандвал боломжтой юу, зөвлөгөө авал боломжтой юу мэдээллийг өгөөч. Баярлалаа. Энэ одоо яг нөгөө холбон зуучлах үйлчлэгээ шиг тийм ээ бас яг мэдээлэл хүргээд яг дараагийн үйлчлэгэнд холбож өгөх санаачлал бол үнэхээр сайхан хэрэг. Хүн сэтгэл зүйн зөвлөгөөнд ирнэ гэдэг бол бас тодорхой хэмжээний зориг шаарддаг. Яг үнэ. Тэгээ би энэ одоо яг зөвлөгөө авъя гэдэг шийдвэр гаргахад нь бид нар дэмжиж өгдөг. Буцаар бид нар руу холбогдох үед нь асуудлын шинж тэмдэг тоон сонсоод тий танд ямар үйлчлэг хэрэгтэй вэ гэдгийг санал болгоо зөвлөгөөг нь тайлбарлаж өгдөг. За тэгээд түүний дараа бас боломжтой цагуудаа санал болгоод ингээд зөвлөгөөнд ирдэг. За яг ингээд уцаар холбогдоод ярьсны дараа хүмүүс биеэр ирж уулзах үедээ юу гэж хэлдэг вөхөр би уцаар ярих үед одоо илүү их нэг юм ихтгэл найдвар төрөх шиг болсон ингээд хэлдэг байхгүй тий. Тэгэхээр энэ бидний яг сэтгэл зүйн үйлчлэгээ бол бусад үйлчлэгээс жоохон онцлогтой л доо. Үйлчлэгч өөрөө бас их хариуцлагатай хандах тэрэндээ одоо итгэл үнэмшил өгөхтэй би эдгэрэн сайжрна өөрчлөгдөн надад мэрэгжлийн тусламж хэрэгтэй гэдэг итгэл үнэмшилтэй ирвэл мэдээж маш сайн үр дүн гардаг. Тэгэхгүй нэг ганц нэг удаа ирснэ. За би одоо бүгээр ламаар явна эсвэл одоо тий нөгөө итгэл үнэмшлэрээ ингээд цаашаа зан үйлөө үргэлжлүүлнэ гэж байгаа хүмүүсийг бол бид нар яах ч аргагүй шүү дээ тий. Тийм шүү дээ. Тий зарим хүмүүсийн хувьд бол бас хүчээр ирэх тохиолдлууд байгаа. Хүчээр ирэхээр тэгэл нөгөө дургуут хүчхүү гэдэг шиг тий. Тэгэхээр үнэхээр л одоо таны амьдралд эсвэл таны хайртай хүмүүсийн амьдралд сэтгэл зүйн ямарваа нэг асуудал гарсан бол тэрийг нэг бүрэн дүрэн ойлгуулад
очих нь хэрэгтэй юм а, зөв юм а. Чи нэг ингээ алхам хийгээд үзээч гэдэг тэр урилгыг, тэр хүсэлтийг ойр тойрных нь илүү сэтгэл зүйн боловсрал мэдлэгтэй байгаа хүмүүсээс түгээдэг байгаад мэрэгжлийн хүмүүс рүү илгээдэг байвал нөгөө ламбо эсвэл найзаасаа асуугаад за салчи гэдэг тэр асуудлууд их багаснаа гэдэгт итгэлтэй байдаг шүү. За тэгээд өнөөдөр бодлын гажуудал гэдэг сэдвээр бүтээлч тарих сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал сэтгэл зүйч Баярмаатай ярилцлаа. Танд маш их баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд нийт сонсогчдоо сэтгэл зүйн сайн сайхан байдлынхаа төлөө эерэг бодол бодаасай тий. Эерэг мэдрэмжийг мэдэрч тэгээд эерэг үйлдэлийг хийдэг байгаасай гэж хүсье. Амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Баярлалаа. Тэгээд альва зүйлт нөгөө үйлдэл гэл эхнээсээ ярьсан. Тэгэхээр одоо энэ бодлын гажуудал дээр ч гэсэн үйлдэл чухал байгаа учраас та өнөөдөр бас сэтгэл зүйчийн маань зөвлөсөн түрүүний 4 дараа замыг бас хэрэгжүүлээд бодоод те нэг удаа бичиж үзээд нэг удаа ажиглаж үзээд те нэг удаа одоо шинж тэмдгүүдээ бичиж үзээч гэдэг юм уу те хэрэгжүүлээд үзээрэй гэж урьж байна. За гэр бүлийн радио 104.5 амьдралын хүч сэтгэл зүйн боловсрал олгох нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студид сэтгүүл сэтгэл зүйч Баясаа, найруулагч Цоомоо, за бүтээч тарих сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал сэтгэл зүйч Баярмаа хамтран ажиллаа. Сонсогч танд өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөөч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагасын дотор та бусдын амьдралд шинэ боломжийг олгоно. Маркетингийн утас 8866 1045